Монгол эх орныхоо уудам сайхан нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэдээ. Өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүсэ. Та бүгддээ айшлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. Улиран одчуу 2019 он монголчууд бидний хувьд эхлүүлсэн томоохон ажлуудын үр дүн гарсан амжилт бүтээлээр ариун ажил үйлсээр өөдрөг сайхан жил байлаа. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж монголчууд бид 3 сая 300 мянгуулаа боллоо. Малчин төвний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой өсөж 70 саяд хүрлээ. Монголчууд бид атар газар эзэмссэн 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж, тариаланчт маань төмөс улаан буудаагаар дотоодын хэрэгцээгээ 100% хангаж, хүн секс сурталчилж орон болох эрхэм зорилтоо алхам алхмаар хэрэгжүүлсээр байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2% болж унаж байсан бол 2019 онд 7.3% болж сүүлийн 3 жилд 6 дахин нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 2016 онд 1 тэрбум Америк доллараар хэмжигдэж байсан бол 2019 онд 4 тэрбум Америк доллар болж 4 дахин өслөө. Өргөө бол баян, өвчнгөө бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг. Монгол улсын засгийн газар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 8 их 80 төгрөгийн дотоод болон гадаад өр төлбөрийг төлж барагдууллаа. Хэдийгээр бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж байгаа хэдий ч ард иргэдийнхээ нийгмийн халамж, цалин мөнгө, тэтгэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж ирлээ. Цаашид бид бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх болно. Улс орныхоо эдийн засгийг сэргээж, тогтвортой хөгжлийг хангахад бизнес эрхлэгчид хувийн хвшлийнхний оруулж буй хувь нэмэр хичээл зүтгэл онцгой чухал байр суурь эзэж байгааг баярын өнөөдөр би зориуд тэмдэглэн хэлж баяр хүргэхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд манай засгийн газар олон жил яригдсан газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нис онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах сугам шүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг баярын өдөр бас хэлэхэд сайхан байна. Тухайлбал 2019 онд нефть боловсруулах үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Улаанбаатар хотод шинэ нис онгоцны буудал, анхны хурдны зам, налаахын зам, сонсголонгийн гүүр, яарамгийн гүүр, замын цагдаагийн гүүр болон улсын хэмжээний автозамуудыг барьж байгуулан ашиглалтанд орууллаа. Зүүн баян 5-7 чиглэлийн 414 км, 5 толгой гашуун сухатын чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бас эхлүүллээ. Мөн Монгол-Орос хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд байгалийн хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах томоохон төслийн ажил амжилттай эхэллээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд улсын хэмжээнд 105 сургууль, 166 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн сурагчдын дотуур байр, спорт зал, урлаг соёлын ордон, сургууль, цэцэрлэгийн өргөтгөлгээд нийт 338 объектыг улсын хэмжээнд шинээр барьж ашиглалтанд орууллаа. Ирэх жил буюу 2020 онд 85 сургууль, 102 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулахаар барилга угсралтын ажил хийгдэж байна. Эдгээр ажлын үр дүнд улсын хэмжээнд 3 ээлжээр хичээлдэж байсан бүх сургууль 2 ээлжинд шилжлээ. Цаашид хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдах нөхцөл боломж бүрэн бүрдэж байна. Сүүлийн 20 жил ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засаг тохирол учруулж ирсэн нийслэлийн агаарын борхитлыг төр засаг ард иргэдийнхээ хамтын хүчээр 40-50% бууруулж чадлаа. Бид нэг зорилгын төлөө сэтгэл гарган нэгтэж чадвал олон хүндрэлтэй асуудлыг богино хугацаанд өөрчилж чадна гэсэн бат итгэлийг олж авлаа. Ард иргэдийн маань урам зоригч сэргэж байна. Ирэх жил бид энэ амжилтаа олон батгаж Улаанбаатар хотод сайжруулсан түлшний үйлдвэрийн 2 дахь үйлдвэрийг шинээр барьж ашиглалтанд оруулнаа. Үүний үр дүнд Улаанбаатарын утааг дахин 20-30% нэмж бууруулж чаднаа. Мөн олон жил байгаль дэлхийг сүйтгэж, хүн ардыг бухимдуулж
ирсэн хууль бус хариуцлагагүй уул уурхайг эмхэл цэгцэх ажлыг засгийн газар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд хууль бус 184 лицензийг цуцалж хариуцлага алдсан аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж байна. Цаашид энэ ажлыг бид улам эрчимжүүлж үр дүнд хүргэж ажиллах болно. Энэ жилийн бас нэгэн чухал онцлог бол сүүлийн 20 жил яригдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын их хурал амжилттай хэлэлцсэн бодлсон явдал байлаа. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага парламентын засаглалыг улам баттгаж төрийн тогтолцоог бэхжүүлж чадсан чухал үйл явдал боллоо. Манай улсын ард иргэдээ эх орн маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдрал төрхийн төлөө та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2020 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ баттгсан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгсөн, эрх чөлөө, шударга өсийг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно. Он солигдох энэ торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зөрөгт хэлчид, инхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрхлэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндэд манаа зогсож байгаа эмч, совилогч, эмнэлгийн ажилтнууд, улс орон иргэдийнх аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг цагдаа онцгой байдлынхан Утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа 5 толгой түлшийн хамт олондоо Монгол улсын ерхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Ирж буй шинэ ондоо эргэн бүр аз жаргал, инээ төөрөөр дүүрэн байхын өрөөлийг өргөж, эх орн нэгт ахан дүүс та бүгдтэй шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Тун удахгүй эх орн маань дэлхийд нэрээ цуурайтуулсан хүчрэг Монгол улс болж хөгжинэ гэдэгт улсын ерхий сайд би бат итгэлтэй байна. Буурал дээдсийн цог хямар түшиж, бурхан алдан уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивэх болтугай. Монгол улсын төлөө зүтгэе. Шинэ жилийн мэнд хүргэе. Эрх чөлөө, шударга өсийг бэхжүүлсэн шинэ чиргэлтийн жил байх болно. Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зөрөгт хэлчид, инхээ сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрхлэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаа зогсож байгаа эмч, совилогч, эмнэлгийн ажилтнууд, улс орон иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган Шинэ жилийн мэнд хүргэе. За одоо нэг бүтэн яваал болоо.